Сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. Тэгээд би эх орныхаа нийслэл Улаанбаатар хотоос соёл урлагийн их сургуулийнхаа яг энэ танхимд би дуулаачийн мэргэжлийг эзэмшсэн. Тэгээ намайг соёл урлагийн их сургуульд орж ирэхэд угтаж авч ирсэн багш маань болохоор ардын жүжигчин Ичээ орлоо багш маань байгаа. Намайг өсгөөд төгсгсөн багш маань Монгол улсын гавьяат багш Ерөө багш байгаа. Тэгээ Ичээ орлоо багш маань манай гавьяат Ариун Баатарын багш байгаа тийм ээ. Ариун Баатар Бээжинд тоглолт хийжээд ирсэн багш маань сая манай Ерөө багштай бүр хоёр энэ нэг аваргууд мундагууд дуулцах ямар гоё юм бэ. Тэгэнгүүт багш маань болохоор Италид дуулж байгаа одоо манай ардын жүжигчин Амар Төвшин байна, манай Бадрал байна. Сая Бат Эрдэнэ тийм хоёр Бат Эрдэнэ маш гоё дуулж ирсэн. Тэгээ багшныхаа саннаас сонсгосон юм а. Та сая 800 яасан гэсэн байвшаа. Оо сая яг Бээжинд ингээ шавийнхаа тоглолтыг үзлээ. Тэр одоо яалтч авахгүй сайхан Дэлхийн бас алдартай Мариинскийн театрт бас ажиллаж байгаа хүн. Тэгтээ өөрийнхөө уран бүтээлийг бас одоо Бээжинд одоо Вердийн ательерийг Бээжингийн тэр том одоо өөрийн театр одоо шинээр баригдсан. 1700 хүний суудалтай маш сайхан театр байна. Тэрний одоо нээлтийн тоглолтыг Мариинскийн театрын Вердийн ательерээр нээлээ. Тийм. Гол дүр болох яг өгийн дүрдээ Ариун Баатар маань сайхан дуулдаг. Үнэхээр сайхан. Бас тэн дээр миний одоо нэг сайхан бахарч ирсэн юу гэдэг зэрэгдээ одоо өөрийнхөө шавын сайхан дуулж байгааг харж хэдийгээр байсан боловч би энэ сургуулийг байгуулсан би одоо миний хайртай багш нарыгаа би их одоо хайртай багшигаа маш их бодож суулаа. Гүрүдэр жовшигаа бодож суулаа. Завсран багшигаа энэ дуурин урлагийн тулгын гурванчууд дуурин дуулаачийн 60 жил болж байгаа дэг сургуулийн тулгын гурван чулуунуудыг би одоо өнөөдөр тэр өдөр би маш их бахархаж багш нарыгаа бодож тэр сайхан Монгол дуучны амжилтыг бодож би одоо бараг л 3 цаг шахуу нулимс урсгал суулаа да. Үнэхээр за тэгээс тоглолт маш сайхан боллоо. Ийм одоо бахархалтай сургуулийг Монгол улстай тэр сайхан ач уянтай багш нар минь байгуулжээ. Тэгээд бас тоглолтын дараагаар бид бас янз бүрийн арга хэмжээ болж тайзан дээр бас Оросын элчин сайд онц бүр эрхт элчин сайд гэдэг сууж байгаа хүн одоо тэр тоглолтод 800 удаан сарнаа цэцгийн бандаа тавьдаа 800 сарнаа тий гайхамшигтай юм байна. Одоо би бас их тэр соёл тэр сайхан юмыг гайхаж сайхан зарчлаа. Тэгээд хамгийн чухал нь одоо тэр хүн ус надад баяр хүргээд тэгээд бас нэг хамгийн бахархалтай бидний хаач бахархах хэвээр хаач ямар ч юм дээр ярьж явах тийм сайхан одоо юм надад хэллээ. Танай Монгол улс энэ хүүхэд одоо Монголдо төгссөн хүүхэд юм уу? Танай Монгол улс ямар сайхан том одоо дуурин сургуультай юм бэ? Маш их гайхаж байна. Ийм том сургууль, ийм дуучдыг бэлддэг сургууль Монголд байдгийн байна гэж одоо би ер нь сонсож байгаа. Ер нь Монголын дуучид одоо өнөөдөр дэлхийн тайзан дээр бүрэх дуулж байгаа гэдээ манай Амар Төвшин одоо бусад одоо залуучуудын маань бас тэдний гавьяа одоо энэ хүүхдүүдийн сайхан уран бүтээлийг бас дэлхийд даяар цуураатаж хүмүүсд мэддэг болчихжээ гэж надад одоо ийм сайхан сэтгэл төрж их баярлалаа. Ариун Баатар маань одоо маш их сайхан тэр яг маш хамгийн одоо суур дүрлээ атело дөрийн бүх үзэгдлүүд дээр гардаг холбодог гол одоо дөр нэлээд тийм их сайхан дуулах юмтай аярга маш сайхан дууллаа. Тэгээд тэн дээр мэдээж бас тэр дуурийг бас манай Монголын дуучин Итали хэлээр дуулаад ингэж байгаа. Тэн дээр одоо бас монгол хүн ямар их аястай
ямар их тийм одоо гайхамшигтай юм бэ гэдэг нь надад одоо бас их багшгийн хувьд бас их л нарийн одоо өөрийнхөө шавьг их л нарийн сонслоо л доо. Тэр тайзан дээр бүр эзэн байж харагдаж байлаа. Энэ бүр би одоо маш бахархлаа. Тань халуун баярыг баярлалаа. За багшаа таны залуучууд таны шавнаар ингээд бүр удаа дуулаад таны одоо сэтгэл бол үнэхээр гоё яваа тийм. Одоо дэлхийн одоо сүүлийн хэдэн жилийг удаа дараалан одоо топ дуучдыг бүр ингээд тэргүүлж байгаа ардын жүжигчнийг та төрүүлж тийм ээ. Өнгөрсөн доногт багшаа Сосор Маргын Батэрдэн маань бас дуулаад байсан. Одоо өнөөдөр 12 дахь тоглолтоо хийж байна гэсэн та тэр талаар ярьж хөө. Тэгээд Батэрдэн байна, 2 Батэрдэн байна надад. Бадрал маань байж тэгээд одоо 2 Батэрдэн маань хоёулаа тэр гадаадд л явж байгаа шүү дээ. Нэг нь зүгээр суурна. Бадрал маань одоо сая уржигдрал дуурийн өдөр багшаа баяр үүргээ дуурийн өдөр гэж байдаг биш үү? Би ч мэдээг байсан. Дуурийн өдөр бас баяр үүргээ багшаа би одоо дуулах гэж байж гэрээвтэйгээ багшаа гэл юм. Тэгээд над руу ярьдаг штэ Бадрал маань. Тэгээд одоо Сэлэнг аймгийн зүүн бүрэнгээс одоо 3-4 одоо дуурийг алдартай дууч төрж байгаа штэ Батбаатар маань одоо Сэргийн ансамбль Батбаатар гавьяат маань одоо зүүн бүрэнгийн за хоёрынхаа улсуудыг л тэрсэн. Одоо тэгээ яг хүүхдүүд ихээр чаавал сайхан байна. Тэгээ надад нь гайхамшигтай маань байж. Тэгээд эднэр маань бүгдээрээ тэгээд амжилттай шавнар маань сайхан дуулахаар сэтгэл сайхан байдаг шүү дээ. Тэгээд Авраама намайг Италид авчихсан. Тэгээд өөрөөр гол дөрүүдэд дуулахаар нь тэгээд билет байдгүй тусдаа нэг санал тавиа суулгадаг ш таваг. Тэгээд хот болгоно шхул Верди нэрэн ч чатартай байлээ ш Италичууд чинь. Тэгээд олон хотод дуулах нь би сонсож суулаа. Тэгээд гол одоо жижиг орилынханд ихтэл ингээд гарах юм. Тэгээд зэрэгтэл браава гэдэг дадаг ташаа. Тэгээд хамгийн сүүлд том оройл нөө амраа гараалах браава бүгдээрээ босоод би бас жоохон өнгөрөөд байгаа юм. Одоо энэ та нарын алга ташаад байгаа чинь бараг миний шавь зэхээ шахаад одоо тэгдэг байсан. Тэгээд дараагаар нь бүх жүжигчд нийлээд хоолнд орд. Тэгээд авраа намайг аваад орч. Тэгээд нөгөөдөл нь бараг намайг надад юм хэлж өгөөч юм тэргээд тэр мундаг том дууч чинь нэрлэхгүй намайг хүндлээ. Тэгэхээр хэлэгч юм болтохгүй. Хэл байхгүй. Браво гэдэг багшаараа бахархаж явдаг шүү аашаа. Тэгээд амраага үзэж би бахархаж явлаа. Нар маань дуучдыг төрүүлдэг. Тэгээд би түрүүнд хэлсэнчлэн намайг үлгийдэж авсан, намайг өсгөж хүмүүжүүлээд төгсгсөн бас бахархах ур чадварыг би өөртөө шингээж авсан гэж би өөрийгөө хардаг. Тэгээд багш нь одоо багшаа би солгоо хоолой засаж байгаа. Ямар өндөр дуугаар сэтгэл засаж байгаа. Тэгээд тэр бомтны сэтгэлгээг бас давхар ингэж хичээлээ 3-4 тэгээд номтой нөхөрлөх ингээд миний хичээл бол 5 юм онцлог зүйлтэй. Одоо нийтийн масс зориулсан ирнэ VIP хоёулахнаа ингэж хичээлтэй. Дуугаар сэтгэлийн засаад хоолойн засаад тэгээд баялаг хуримтлуулах тэр бүрдийн сэтгэлгээг зааж байгаа. Тэгээ ийм одоо багш болсон. Тэгээд их шинэлэг одоо энэ шинэлэг онлыг одоо боловсруулж байгаа юм байна сургалт. Хажууд ингээд жижиг охин шиг боловч би ч одоо бас олон жил 25 жил багшилсан байна багшаа. За тэр тийм. Тэгээ та бүхнийхээ гоё нэрийг би хайрлаж хамгаалж хадгалж явах юмсан гэж хичээдэг. Баярлалаа. Та иршг одоо нэг өдөр дэлхийд ингээд дуучин гаргачаад гоё та иршг ингээд багтаад байж хамсан гэж боддог бодлол миний хүсэл байгаа шүү. Яагаад төгсгөөд ингэсэн шүү дээ. Энэ дараа маань гэсэн дуулаач багш аавна гэхгүй. Тэгэхээр би энийг шалгуулсан чинь энийг нь авцсан шүү дээ. Хайдаг багш бүр энэ үртэйг авмаар байна. Тэгээд авсан чамин чулуун багш байсан. Би тэгээ яг юу ч гэсэн шалгуулад үзэхдээ гэсэн чинь авсан. Тэгээд 20 жил багшилсан шүү дээ. Тэгээд дараа маань ингэж байна. Манай сургууль бол ер нь тийм нэг ижгүрэн одоо тийм сайхан төгссөн хүүхдүүдэд цаашд нь сургууль хүмүүжүүлэх багш болоход нь тусалдаг. Бүр нэг тийм сайхан удамшил болсон тийм сайхан соёл урлагийн сургууль. Өнөөдөр энд сурах гэж орж ирж байгаа залуучууд бол хамгийн их азтай их тийм онцгой сайхан тийм авьяастай
Тийм улсууд орж ирж одоо өөрийнхөө тэр өөрийгөө илэрхийлж өөрийгөө нээж дэлхий дээр гарч ингэж байдаг одоо энэ сургуулиуд бүр гайхамшигтай үе талахтай суур та сургууль юм да. Одоо бас өнөөдөр хатаж явдаг шүү. Соёл урлагийн их сургуулиараа бас Монгол яалтаж байхгүй тийм. явдаг шүү. Хоёр багштай хамгийн сайн сайхан хэлсэн өрөө